Сайн байна уу? Ногоон Монгол мод тарих календар хос модыг хэрхэн үржүүлэх ургуулах тухай танилцуулга болт эхлэе. Хос мод нь Монгол орны хойд хээрийн бүсэд өргөн дарахсан байгалийн унган төрхийг бүрдүүлдэг чухал модын нэг юм. Хос модын ерөнхий хэв шинж нь 15-аас 30 м, 80-аас 120 жил амьдардаг, өндөр сортын хосны навч 100 шавх үзүүртэй, нарийн ирмэгтэй байдаг. Цагаан гөлгөр хөгшрөх тусам бараан болдог. Бараан судалтай болдог гэж шалтсан. Өөр нь самар ээлбэрийн жижиг үртэй салхиар дархан амьдардаг. Хос модны ургах орчин нь Монгол орны хангай хэмтээ, Хөвсгөл болон Дархан орхон, Төв аймагуд гэх мэт газруудад ургадаг. Далайн түвшнээс 600-аас 2200 м-ийн өндөрлөг газар ургана чиглэг хар шорон хорсонд ургах дуртай юм мод юм аа. Хос модыг хэрхэн тариалалтыг хийх вэ? Үр тарих, үндэсний нахиагаар үржүүлэх, суулгацыг шилжүүлэн тарих гэсэн үндсэн аргуудаар тариалалтыг хийж болох нэ, үржүүлгийг хийж болох нь. Үрээр тарих. Үрийн цуглуулалтыг хийхдээ 8-аас 10 сард бүрэн боловсрсон үрийг хураан авч, хуурай цэрүүн нөхцөлд хадгалж, хаврын эхэнд 4-өөс 5 сар, эсвэл намрын сүүлээр 9-өөс 10 сар тариалалтыг хийн. Үрийн соёлтыг сайжруулахын тулд тгээс 5 градусын температурт 1-ээс 2 сар арчилгаа хийж дараа нь тариалах нь үр дүнтэй байдаг. Тариалалтыг хийхдээ хар шорон, мэлс ялзмаг хойсон хөрсийг тохиромжтой хэлбэрээр бэлтгэж, үрийг 1-ээс 2 см гүн суулгана. Өдөр бүр бага хэмжээний усалгаа хийж 2-оос 4-7 хоног арчилсны дараагаар соёлт гарч ирнэ. Үндэсний нахиагаар үржүүлэн суулгах, тариалах арга. Хаврын улирал 4-өөс 5 сард том хос модны үндэсний хэсгээс нахиа тастан авч чигтэй ялзмаг ихтэй хөрсөнд суулгана. Мөн хос мод ургах орчин бүрдсэн газар шууд шилжүүлэн суулгаж болно. Нахиаг 2-оос 3 сар арчилсны дараагаар шинэ үндэс үүсэн хөгжиж эхэлнэ. Суулгацыг шилжүүлэн тарих. 2-оос 3 нас хүртэл нь арчилж, суулгацыг бэлэн болгосны дараагаар суулгацыг байгальд нь шилжүүлэн тарих арга. Байршлыг сонгохдоо чиглэг, хагас үйлдвэрлэх орчныг сонгоно, хөрсөн, хар шорон, ялзмагтай хөрсөөвөл сайн нүхэндээ хийж өгнө. 4-өөс 5 м-ийн зайтайгаар 7 хоногт 2-оос 3 удаа услана. Нарны хорц гэрлээс хамгаалах шаардлагатай болдог. Хос модны ач холбогдол хөрсийг хамгаалж, эсний нүүдлийг сааруулна, агаарын бохирдлыг шүүж, хурд хүндэсний усыг хадгалж, гол мөрний эхийг хамгаална. Хос модны эдийн засгийн болоод аж ахуйн ашиг тусна. Мод холдсны хэрэглээ тавилга, барилга, цаас, үйлдвэрлэлд ашигладаг, хосны нүүрсээр шүүлтүүрийн материалыг болон эмчилгээний зорилтоор хэрэглэдэг. Мөн хаврын улиралд хосны жүүс, уураг, эрүүл эрдэс бодисоор баялаг байдаг тул эрүүл мэндэд ашиг тустайгаар цуглуулан эрүүл мэндэд ашигладаг. Ангаа ухаанд хосны навч холцыг арсны өчим, өрөвсөл намдаах зорилгоор хэрэглэдэг. Хос модыг ургуулж байсан туршлага, судалгааны ажлууд. Шинжлэх ухааны актын ойн судалгаа хөгжлийн төв Монгол орны хос модны ургалт нөхөн сэргээлт хөрсний нөхцөлтэй уялдах онцлогийг судалсан. Үндэсний нахиагаар үржүүлэх үрээр тарих туршилтуудыг амжилттай хийсэн. Сэлэнг, Дархан уул, Төв аймаг Таримал ой байгуулах ажлыг хийгдсэн. Сэлэнг аймгийн Өрөө өдөр суманд хос модны ойг нөхөн сэргийг суулгацыг тарьсан. Дархан уул аймагт хотын ногоон байгууламжид хос модныг ургуулах, арчлах туршилтуудыг хийгдсэн. Төв аймгийн Батсанбөр суманд тарьсан хос моднууд байгалийн нөхцөлд дасан зохицон ургаж байна. Булган, Хөвсгөл аймагуудад хийсэн судалгаа. Булган аймгийн Хангал суманд хос модны өрсөлгээний туршилтыг хүлэмжинд 2-оос 3 жилийн хугацаатай хийж, суулгацыг бэлтгэсэн. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хийсэн туршилтын хүрээнд 80% амжилттайгаар урган үржүүлсэн.
Хос модыг тарьж ургуулахад гардаг хүндрэл бэрхшээлүүд хос модны залуу нахайг мал амьтад идэх эрсдэлтэй. Ерөнхийдөө залуу нахайд ямар ч модных байсан мал амьтас бол идэх эрсдэлтэй, малын хөлн чирлэгдэх эрсдэлтэй байдаг. Чийг их шаарддаг учраас хуурай бүсэд тарих ургалт удаан байдаг. Шилмэс модоос ялгаатай нь хос мод нан дор байрладаг учраас хуурай шил тэн хөлөнд магтамтгай байна. Хотын ногоон байгууламжид тарихад агаарын бохирдлоос үүдэн өвчлөх эрсдэл өндөртэй байдаг. Тоосчил агаарын бохирдлоос хамааруулаад хотын байгууламжинд бол үржихгүй байх эрсдэл өндөртэй байдаг байх нь байна. Арчилгааг их шаардах нь байна. Өнөөс биш болохгүй юм гэж байхгүй байх нь. Боломжгүй шийдэл хөрсний усны нөөц сайтай газар тарих, мал зэрлэг амьтдаас хамгаалах, тор хашааг хэрэглэх, хоцойрон газар хос модыг хамгаалах, услгааг сайн хийх, арчилгаа ихтэй сайн хийх хэрэгтэй байх нь байна. Хөлөмжөнд суулгацыг ургуулж дараа нь шилжүүлэн суулгах нь оновчтой юм гэсэн ийм боломж шийдлүүд байдаг юм байна. За хос модны тухай товчхон баримтууд. Хос модыг монголчууд хос мод сүнстэй мод гэж хүндэлдэг. Овооны дэргэд хосны мөчөөр хадгадаг уламжлалтай байжээ. Хос мод маш хурдан ургадаг. 20-40 жилийн дотор 15-аас 25 метрийн өндөр болж ургадаг. Ой нөхөн сэргэлтэд хамгийн тохиромжтой хурдан ургадаг учраас тийм ээ. Хуучны монгол гэрийн хийцэд хос модыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. За энэхүү танилцуулгыг үлдээхэд дараах материалуудыг ашиглаж бэлтгэлээ. Манай хос модны танилцуулгыг хүлээн авсан тариалах аргачлалын тухай танилцуулгыг хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн танилцуулгаараа уулзъя. Бидний хуудсыг subscribe дайрч, хонх дарж бидэнтэй нэгдээрэй. Дараагийн бичлэгийг хүлээн авахад хурдан танд илэрцтэй байх болно. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.